Анхааруулахад одоо сүүлийн дэмжижсэн гишүүдээ энд бас дэмжиж хэлэх гээд байна л да. Төрөүний хууль, энэ хууль дээр бол одоо та бидний яриад байгаа асуудал байхгүй юм шүү, тийм ээ. Одоо энэний дараа хэлцэж байгаа хуулийн дээр одоо хэлэх гэж байгаа үгээрээ энэ хуулиа унгаачих гэдгээс би бас болгоомжлоод байна л да. Энэ бол гарах ёстой одоо маргаангүй хуулийнхын нэг нэ. Төрөүний одоо хэлцгээр шийдсэн чинь энийг бас ингээд анхаарч байгаа шийдээрээ. Харин та бид дараагийнх нь орж иж байгаа хуулийн дээр сайн ярих хэрэгтэй. Тэр нь бол хүмүүсийн бол хаадхад үндсэл бол юм байна л да. Үнэхээр энийг тэр яаралтайгаар ингээд гинти юм шиг тийм ээ. Ингээд тэгээ өчөөд яг ажлын хариуцсан сайд нар нь гурал дээр тайлбар өгөхгүйгээд энэ дээр бол гол нь гишүүд дэмжлээд ах шүү. Ингэснийхаа цаана энэ цаад энэ харилцааныхаа энэ том асуудал дээр одоо сэв суулгах маягаар ингээд буруугаар энэ ойлгочихвээ. Энэ ч угаасаа 2009 оноос хойш явж байгаа том процесс би маш сайн санаж байна. Намайг гадаад хэргийн сайд, харилцааны сайдаар байх энэ бүх хугацаанд Японтой бүх л хэлэлцээр энэгээр явсан. Тэгээ энэний бол одоо үр дүн бол үнэхээр Монгол улсд бол асар их эргээ тусна гэдэг нь ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Япон улс бол одоо 15 улсад ийм нөхцөл ийм гэрээ байгуулсан. Тэгээ тэрний нэг нь Монгол болно гэдэг бол үнэхээр бидний хувьд бол түүхэн гайхамшигтай зүйл. Ерөөсөө нэг талаасаа бол Япончууд 3 сая хүний зах зээл нэгж шүү дээ. Манай үйлдвэрлэгчд бол 120 гаруй сая хүний зах зээл нэгж байна. Ерөөсөө нөрсгөх чадвар энэ бол үнэхээр гайхамшигтай байсан гэдэг нь бол бүгд бол ойлгоод үдэмшүүлж байгаа баг. Тийм учраас энэ хууль нь бол хэлцээд ингээд одоо гаргах зүйтэй. Харин тэр дараагийн асуудал дээр арх таймх хэд дээр бол яг хөө сайн ярилцъя л да. Энэ бол одоо үнэхээр олон талаас нь ярих ёстой асуудал юм байна. Жишээ нь ерөөсөө бид энэ за нэг талаас ингээд за арх таймхны асуудал байж. Энэ бол хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтөй. Манай одоо хамгийн эмзэг нийгмийн гамшиг болчиход байгаа асуудал. Аль нөгөө талд нь одоо бид энэ эрүүл мэндэд дэмжих эрүүл мэндийг дэмжих хамгийн гол зүйл бол энэ биеийн тамир спортыг дэмжих гэдэг ингээд энэгээр одоо манай ихэнх гишүүд бүгдээрээ л энэ спортын эрүүл холбоотын дарга нар ерөнхийлөгч нар хариуцлагатай сонгуультууд ингээд хөөцөлдөг. Одоо яг надад энэ өдрүүд тохиолж байгаа нэг асуудлыг би хараад үнэхээр бидний хууль тогтоомж тодорхой биш. Одоо бас асуудал байгаа маа гэдгийг ойлгож байна. Одоо олон улсын хөнгө атлетикийн холбоог дэлхийн хамгийн олон одоо гишүүнтэй 215 гишүүнтэй юм холбоо байна. Энэ холбоо жиддээ нэг юм уу хоёр холбоонд одоо энэ нэг хөнгө атлетикийн мэргэжлийн зам одоо тэр тусламжаар өгдөг юм. Тэгээ олон жил хөөцсөний эцэст энэ жил бид энэ замыг аваад дөнгөж өнөөдөр ингээд ирээд бид бөөн баяр болоод суурай тавьчихсан. Нөгөө замаа одоо ингээд аваад хүлээж авъя гэсэн чинь одоо өмнөөс одоо төмөн татвар, гайл, татвар, тариф баах юм нэгж байгаа байхгүй. Тэгэхээр 100 сая төгрөгийн нэгж. Тэгээ ингээд бүх юм гаццсан. Юус ийм нөхцөл байдал бид байдаг юм биш үү юусэн. Одоо ингээд гайл дээр ирсэн нөгөөх нь одоо хүүтрэх юм бол тэр нь одоо нэмэх таваас дээш хадгалах хэрэгтэй. Тэгтэл одоо ингээд агуулгад хийх хэрэгтэй. Тэгээ гайл дээр тэр нь хөлдүүл тэгээ тэр ингээд олон улсын тусламж 1.5 тэрбумын тусламж хязгаарч өнөөдөр Монголын түүхэнд Монгол бол улсын төсвөөсөө бол энийг бол аваагүй авчихгүй мэлээ л. Тэгээ энэ ингээд ийм тусламж ирэхэд одоо шинэ бид дотоодын хүн суртал үнэхээр энэ биеийн тамир спорт эрүүл мэндэд дэмждэггүй энэ харалган болгоч үнэхээр яг амьдрал дээр ирээд ийм дээр бол үнэхээр маш тийм хүнд гарцгүй байдалтай байж хийж байгаа. Энэ дээр бол би засгийн газар бол үнэхээр нааштай хандаад энэ бол эрүүл мэндийн спортын яамд бэлгээр өгж байгаа. Ингээд Монголын энэ биеийн тамир спортод зориулсан хэн нэгэн хувь хүнтэй хамаагүй хэн нэгэн байгууллагатай хамаагүй юм асуудал та. Тэгээ засгийн газар төсөлтөмөр байна. Та нар үнэхээр энэ асуудлаа ингээд шийдээд шуурхай шийдээд явдаг юм байна. Энэ одоо амьдрал тулгымцсан асуудлыг бол бас шийдээд өгөөч ээ. Энэ шийдэх тал дээр алхам хийгээч ээ. Ганцхан энэ үсгээ цаашдаа ерөөсөө тийм ээ. Энэ тал дээр бол Монголын энэ эрүүл мэнд биеийн тамир спорт энэ хүүхэд залуучуудын бие даалгаврын хүмүүжлийг дэмжсэн ийм олон улсын хамтран ажиллагаа дэмжих энэ хуулиудаа оруулж ирээч ээ. Энэ чинь үнэхээр яшигтай юм байдаг юм байна. Яг надад нэг л буруу юм хийсэн юм шиг л ингээл тэрнийхээ хойноос хүм болгоны хаалга захиал бичиг цаас бариад ингээл долгоноор гүйж явах үнэхээр яшигтай байж тээ цаад тэр энэ ажил хариуцсан энэ биеийн тамир спортын төлөө явдаг хүмүүст энэ нөхцөл нэг мөсөн хаагаад нэг мөсөн болцоог нь олгодог үнэхээр арх тамхиг дэмжиж болдог юм бол энэ эрүүл мэнд биеийн тамир спортод дэмжиж өгөөч гэдэг саналыг дашрамт засгийн газарт хэлмээр байна. Баярлалаа.